Сайн байцгаана уу? Наполеон Бонапарт харагдаж байна. За энэ удаа би та бүхэнд хүн болгоны мэддэг мөртлөө төдийлөн тоодохгүй нэг үндэсний ногооны талаар танилцуулъя. Тэгээд энийг бас эртнээс бас нэг сайхан танилцуулаад монголчуудын үндэсний өргөн хэрэглээ болгох юмсан гэж боддог байсан. За энэ удаа одоо тэрхүү ногоогоо танилцуулъя. Энэ бол эрдиск юм аа. Монголоор улаан луун гэдэг маш хурдан болцтой. Зүүн өмнөд Аз, дундад Азаас гаралтай гэж бичсэн байдаг. Япон солонгост бол дайкон гэдэг одоо нөгөө цагаан луун гэдэг шүү дээ, тий. Хятад руу бол лобо манжин гэж нэрлэдэг байгаа. Гэтэ арай том ургадаг хятад руу. 500-600 г хүртэл томордог байгаа. За энэхүү гайхалтай ногоог одоо яагаад ингэж танилцуулах гэдэг байгаа юм. Ямар ач холбогдолтой юм те. Монголчууд яагаад тоодгүй гэдэг талаар бас ярьж өгье. Ер нь бол дунджаар нэг 30 хоногтой байдаг болчихно. Хамгийн эртний улаан луун бол Франц өглөөний цай гэдэг 18 хоногтой сорт байдаг. Цагаан бөкстэй. Ихэвчлэн бол одоо 25-аас 30 хоногийн дотор болцсон гүйцэтгэе. Тэгээд Монголын нөхцөл за тэр тусмаа хангаан бүсэд бол хүлэмжинд 5 сарын ихээр тариалж болно. Ил талбайд бол 5 сарын 15-д 20-доос эхлээд тариалвал их зүгээр. Тэгээд ер нь бол аль ч төрлийн ногоотой хамт тариалахт бас их зүгээр. Хэрвээ та ижилхэн одоо нэг жижигхэн хөөрхөн хүлэмжтэй бол том ногооднуудынхаа дундуур ингээ зай завсраар нь тариалчих бас их зүгээр байдаг. Тэгээд нэгт одоо хоёр төрлийн ач холбогдолтой нэгдүгээр хөрсийг одоо сайхан сэргэжүүлж бүтцийг сайжруулж өгдөг болвол дараан дээр нь одоо навчин ингээ сүүдэр үүсгээд хөрсөнд одоо хужилт үүсгэж усны уурсалтаас хөрсийг хамгаалж идэг учраас бас ийм чухал үүрэг үзүүлдэг байх нэ. За тэгээд энэгээр хэрхэн яаж салаад ийх вэ? Тэгээд шимт хижээл эрүүл мэндийн ач холбогдол талаар нь хэдүүлээ ярья. За эрдиск нь одоо бүх төрлийн ногоотой салаад хийхэд алинтай ч зохицдгороо үнэхээр гайхалтай. Одоо луун, байцаа, бүгэрчий, дангаар нь ч хийсэн болдог. Дангаар нь 9-ийн тос давс цацлаа салаад, дангаар нь алюминий цуу цацлаа, кропилээ салаад маш амархан угаагаад хэрэглээд. Ингээд салаад штэ. За. За эрдискийг нэг 10 хоногийн зайтай тариалвал их зүгээр үүдэг. Бөөнөр нь тарьчих юм бол одоо зэрэг ургацаа өгөөд хөгшрөөд идэж амждаг байгаа. Тийм учраас 10 хоногийн зайтай тарих хэрэгтэй. Хоёрдугаарт хамгийн гол зүйл нь бол тогтмол усалж яахгүй бол амт нь бас жоохон тиймэрхүү болцдог байгаа. Тэгээд болцыг гүйцэх үед одоо их усаар гинт туславал бас хагардаг тийм онцлогтой байгаа. За тийм жоохон гашуун дөө. Яагаад тэгэхээр энэ өөрөө гिचгний төрлийн ургамал байгаа. Одоо гिच буюу манайхан мэдэн штэ. Нөгөө горчица гэдэг нэг гашуун амттай хоол амтгч үүдэг штэ, тэ. Тэрний төрлийн ургамал учраас юм жижигхэн халуун амттай байдаг. Гэхдээ тэр нь их төлөө юм улаан өнгийн одоо хальстай эрдискэнд байдаг. Ийм хүрэн үзмийн ягаан ч юм уу те
Чернэлийн ягаан өнгийн юу улаан луун бол одоо харьцангуй гашуун бага байдаг. За шар өнгийн, цагаан өнгийн эрдэсгнүүд бол бас тийм гашуун биш. За нэг ийм амтны хувьд бол ийм онцлогтой байна. Хөргөгчөнд одоо хадгалахдаа хураасны дараа нэг 3-4 хоног бол хадгалж болдог. Ил хадгалж болдгоо. Ил хадгалвал аюу амархан шингэнэ алдаад бас өөрийнх нь бүтцэн онцгой болчдөг байгаа. За дээр нь хадгалахдаа ногоо навчаа гэс тайрж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо хураагаад ногоо навчинд таслахгүй бол навч нь энэ жимснийхаа булцууныхаа одоо бүх шимт хижээл шүүсийн өөрлөгөө хураагаад авчихдаг байгаа. За ийм онцлогтой байна. За ийм улаан өнгө бол одоо энэ флавоноид гэдэг бас нэг төрлийн антиоксидант байгаа. Баглын гаралтай. За түүнчлэн одоо чернэлийн агаан эрдэсгэнд бол антоциан бас агуулгаж идэг. За витамин Ц'гийн одоо нэлээд томоохон их үүсвэр болж өгдөг. Ийм учраас эрдэсг нь хүний цусыг шингэлэх эмнэлзүү ач холбогдолтой байдаг. Ерөөсөө онцгой хүчтэй бусад ногоотой харьцуулах юм бол тэг гэхээр одоо өдөрт нэг 100 г хэрэтэ эрдэсг хоол хүнсэндээ хэрглэж ивэл зүгээр гэж хүн судлаачид бичсэн байдаг. За яагаад одоо би энийг ингээд монголчуудад таниулах га дэлгэрүүлэх гээд байгаа юм гэхээр энэ COVID-19-с хойш одоо маш их хэмжээний цус өтгөрөлт явагдсан. Энэ ерөөсөө Монголд ч биш, дэлхийн нийтээр. Тэгээд дундаж иргэн насны одоо 35-аас 50 орчим насны залуучууд зүрхний шигдээсээр калапан хаагдах юм уу тийм эмгэгэр айгүй их явж байгаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр ерөөсөө л цус өтгөрөлттэй холбоотой. Тэгэд бас манайхаа яриад байгаа шүү дээ. Ковидос хойш айгүй мартанхой болчлоо гэдэг. Тэр чинь аргагүй шүү дээ, нөгөө цусын хангамж нь багасчихсан. Тэгээд захын мэдрэлийн системүүд рүү цус нь хангалттай очиж чадахгүй болохоор тэр чинь яг энэ цусаар баялаг байдаг мэдрэхүйн эрхтнүүд чинь хараамуудах, сонсгол, үнээр амт арилах гэх мэтчлэн тийм онцлог хажуугийн шинж тэмдгүүдийг өгдөг байгаа. Тэг гэхээр ерөөсөө л эрдэсгийг хүнсэндээ тогтмол хэрглэж, тогтмол тариалж энэ хамгийн амархан ургадаг ургамал байхгүй. Тэг өдрөөр хоол хүнсэндээ тогтмол хэрглэж зөвхөн одоо цусын шингэлээ зогсохгүй ийм шажинсан бүтцтэй энийг шөрөмслөг бүтц гэж ярьдаг. Хатуу. Тэгээ эн чинь нөгөө хүний ходоодонд орохоор ходоод мэдрээд энэ хатуу хоол хүнсийг боловсруулахын тулд одоо эрчимтэй ажиллаж эхэлдэг. Ходоодны гөрүүлж хөдөлгөөн гэдэг чинь эн чинь бол маш эрчимтэй явагддаг. Тийм ч учраас одоо хоол боловсруулах системийн үйл ажиллагаа идэвхжиж бусад бүх дагалдах эрхтнүүдэнд одоо үйл ажиллагаа нь жигдэрч сайжирдаг тийм онцлогтой байгаа. За дээр нь одоо манайхан бол хотчлолтой холбоотой энэ хэд таргалт гэдэг нэг асуудалтай тулгарчаад байгаа шүү дээ орчин үеийн залуучууд. Тэгээд эрдэск бол одоо маш сайн жин буулгадаг тийм төрлийн хоол хүнс байгаа. Яагаад гэвэл калори багтай. Ихэнх нь уснаас тогтсон. Тэгээд өөрөө хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжиж өгдөг, сайжруулдаг учраас одоо тэр өөх тосыг шатаах, илчлэг ихтэй хоолнуудыг одоо хурдан түргэн боловсруулахад дэмтэй ийм ногоо байна. За нэг эрдэскний нэг гологддог юм байгаа. Одоо супер фуд буюу одоо супер хүнснүүдийн тоонд бол хараахан орж чаддгүй. Гэхдээ хоол судлаачд бол яг орчин үед одоо энэ дэлхийн нийтээр цус өтгөрөлттэй байгаа цагт бол хамгийн супер хүнс юм а гэдэг. Одоо супер хүнсэнд чинь хамгийн эхлээд бууцай, брокколи, салат байцай, кел, помидор, чинжүү тэгээд хүрэн манжаа энэ төр ордог байхгүй юу? Хэрээнүүд бас орно. Гэтэл юуг бол нэг тоодоггүй. Эрдэскийг
Эрдэсийг яагаад тоогддог гэхээр нэгдүгürt жоохон амт мут. Тэгээд айгүй илбэг байдаг. Хүмүүс ач тусын сайн мэддэг. Ерөөсө тэрэнд л байгаа. Ер нь бол шинээр нь салаад хийж идэв. Хамгийн зохимжтой бас хуурж идэж болдог. Жигнэж хуурж бас идэж болдог байгаа. За тэгээд монголчууд ярьдаг штэ. Нас залуу цус шингэн гэж ярьдаг байгаа. Ер нь бол залуу байхын нэг үндэс нь цусаа сайхан шингэн байлгах. Тийм учраас эрдискийг улаан лунг бүх нийтээрээ тариалж хүнсэндээ өдөр тутам хэрглэж явахыг админ уриалж байна. За тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Энэхүү бичлэгийг үзэж байгаа бол Монгол өрхийн тариаланч группт нэгдээрэй. Баяртай.